1, 2, 3. 3 секундэд дэлхий дээр 12 хөлөмгийн талбайтай тэнцэх хэмжээний эрүүл хөрс үржил шимээ алддаг. Секунд тутамд 4 хөл өмгийн талбай гэсэн үг. Хором мөч өнгөрөх тусам энэхүү үйл явц улам цар хүрээгээ тэлсээр байна. Товчхондоо цэнхэр гариг маань цүлжиж байна. Гэхдээ цүлжид гэж яг юуг хэлэх вэ? Ихэнх хүмүүс үүнийг цүл цар хүрээгээ тэлж байгаа үзэгдэл гэж ойлгодог. Гэхдээ энэ бол ташаа ойлголт. Нэгдсэн үндэсний байгууллагын цүлжилтөд тэмцэх конвенцийн албан ёсны тодорхойлолтоор цүлжилт гэдэг нь хуурай, хагас хуурай болон хуурай автор бүсийн газрын дороотол бөгөөд энэ нь хүний үйл ажиллагаа болон урамсгалын өөрчлөлтийн улмаас бий болж байгаа үзэгдэл юм. Гэхдээ цүлжилт нэг хүн шинийн дотор болчихдог зүйл биш. Эхлээд ургамал багсан багаар ургахаа болж эхэлнэ. Дараа нь хөрс хамгаалтгүй болж ус тогтоох чадвараа алддаг. Улмаар мянган жилийн турш амьд амьдтыг тэтгэж ирсэн хөрс шимт чанараа алдна. Энэ бол цүлжилт. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол улсын асуудал биш. 21-р зуунд хүндрэлтэн тулгамдж байгаа хамгийн том сорилтуудын нэг юм. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг харахад дэлхийд даяар 3.2 тэрбум хүн цүлжилтийн сөрөг нөлөөнд автаж байна. Мөн нийт газрын 40 орчим хувь нь доройтжээ. Харин Монголын хувьд нийт газар нутгийн 76.9% нь цүлжилтэд өртөж 23.4% нь дороотсон байна. Тэгэхээр үүний гол шалтгаан нь юу вэ? Яагаад ийм зүйл тохиолдох болов? Үүнд 3 гол шалтгаан бий. Нэгдүгээрт газрын хэд ашиглалт болон даацаасаа идэрсэн мал аж ахуй, буруу газар тариалан. Хоёрдугаар дуурамсгалын өөрчлөлт, хэд талалт, хурдундас багасж байгаа явдал. Харин гуравдугаарт газар усны менежментийн доголдол. Сүүлийн 80 жилд Монгол орны жилийн дундаж температур 225 хэмээр нэмэгдсэн байна. Энэ тоо үзүүлэлт бидний амьдарч байгаа орчин дэлхийн дунджаас 2 дахин хурдан дулаарч байгааг илтгэж байна. Гол ус мөрөн ширгсээр байна. Бэлчээр улам бүр тахлагдж байна. Зуудын давтамж улам бүр ойрцоор байна. Тиймээс дэлхийн цүлжилтийн хурал Улаанбаатар хотод болж байгаа нь тохиолдол биш. Монгол бол эдгээр асуудлуудын зангилааг тайлах боломжтой талбаруудын нэг юм.